Сайн байцгаана уу? Биеийг дотроос нь цэвэрлэж, хаван хөөж 10 насаар залуужуулах лимфийн нууцыг хуваалцъя. За өнөөдөр нэг нууцын талаар ярив. Өглөө босотой зэрэг нүүр хавгансан, нүд бүлчээсэн, чарай унжсан ийм хүмүүс их олон байдаг. Эсвэл хичнээн их унтаж амраад боссон ч гэсэн ядраад хайлахдаггүй бие нь ожорсон байдалтай байждаг. Эсвэл хичнээн их жин хасах гэж оролдоод үр дүнд ирсэн хүрдэггүй ийм хүмүүс байна. Тэгвэл энэ нууц болвол лимфийн системд асуудал гарсантай холбоотой юм байна. Лимфийн систем гэдэг нь юу вэ гэвэл тунгалгын систем. Тунгалгын систем гэдэг нь юу вэ гэвэл шингэн бэлтийн систем гэсэн үг. Биед байдаг. За энэ ажиллагаа нь муудахтай зэрэг саяын хэлсэн асуудлууд үүсэх юм байна. Хичнээн сайн үнэтэй тос гоо сахны бүтээгдэхүүн хэрэглээч гэсэн нэмэр байхгүй. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэрэглээд бүр нэмэр байхгүй. Ягаад гэвэл хичнээн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд яаж будаж гуудаад гэсэн нэмэр байхгүй гэсэн үг. Чааталын хог хаягдлын систем өвдөрсөн учраас нүүр чараач хавгансан, нүдний доод талын уут бүлчийсэн, овор суусан, хогширсан байдалтай харагддаг. Тэгэхээр энэ болвол өөрөө чинь арьсны асуудал биш. Арьс муутай байна гэж бодож бол эсвэл халамж анхаарал сайн таваагүйтай холбоотой гэж. Тэгж андуурдах хүмүүс олон байна. Тэгэхээр тийм биш. За энэ болвол өөрөө чинь лимфийн систем гачсан үйл ажиллагаанд доголцсонтой холбоотой. Бид нар эрүүл мэндийн талаар олон чухал асуудлуудыг хөндөж ярьсан. Жишээлх юм бол цусаан живрэл гэдэг ч юм уу. Илгэн хамгаална гэдэг ч юм уу. Бөөрөндөө массаж хийнэ гэдэг ч юм уу. Энэ бүгдийг хийгээд ч гэсэн байна шүү дээ. Хог хаягдлаа чивэрлэхгүй болвол ариутгах энэ татваргад анхаарал тавихгүй юм болвол биеийн дотор хаягдл шингэнүүд чухалраад тэр нь жогсонго байдалд ороод тэгээ тэр нь өтгөрөөд за тэр гадна талаас харахтаа жирэг хавтсан, хавгансан, бүлчийсэн, овор суусан. За энэ байдлууд илэрдэг юм байна л да. Тийм учраас өнөөдрийн дугаар биеийг дотроос нь бүр тоос соргочийг сорж чивэрлээд тэгээд тэр нүүр чарай биеийн хавангийг арилгаад өөрийн чинь амь нас чах хугацааг бүр 10 насаар залуужуулах лимфийн энэ нууцд нэвтрэн. За мөн энэ бичлэгийн төгсгөлийн хэсэгтэр ерөөсөн 3 минут хийгээд энэ лимфи шууд идэвхжүүлээд тэгээд нүүрний хавангийг шууд буулгадаг. Арилгадаг. Массажийг яар. Энэ бол хамгийн чухал. Тийм учраас өнөөдрийн яриагийг заавал дуустал сонсорой. Маш чухал голготыг багтааж оруулсан байж байгаа. Тэгээд л хэрвээ энэ яриагийг нэг хүртэл сонсож ойлгоод тэмдэглэж аваад тэр массажийн хүртэл 3 минутын цавхчаар ашиглаад хийгээ сурчих юм бол хаван арилна гэсэн үг. 10 насаар залуучна. За өнөөдрийн ярих агуулга нэгдүгээрд нь болвол энэ тунгалгын буюу лимфийн систем гэж юм юу вэ? Бид нарын биеийн дотор олон системүүд ажиллаж байдаг юм байна. Харин энэ хаягдл шингэнийг гадагшлуулах энэ лимфийн систем гэж бас нэг тусгай онцгой систем байдаг. Энийг яарна. За энэ дотор болвол бас лимфийн систем ягаад гачдгийг 5 онцлог шинж байж байгаа. Энэ 5 онцлог шинжийг мэдээд авах юм бол өөрийн чинь лимфийн систем ажиллаж гин үгүй байна гэдгийг ойлгох болчоод. Хоёрдугаар хэсэгт энэ лимфийн систем яаж хүнээ гоо сайхан болоод залуу наснд нөлөөлдөг. За энэ үндслэлийг ярина. Өөрөөр хэлэх юм бол яагаад энэ хаягдлыг гадагшлуулахгүй юм бол нүүрний хэлбэрээ өөрчлөгддөг. Хүчлээ суудаг. За бас нь даавар болоод биеийн жинтэй холбогддог. Бодсон солилж удааширдаг. Тэгээд нөгөө өөх хаалхан болдог байхгүй юу? Тэгэхээр энэ жин хасдаггүй байгаа хүмүүсийн хувьд бол яагаад лимфийн системтэй холбогдолтой юм? За энийг ярих гэсэн. За 3 дугаард нэхэн дараа. Тэгвэл яаж энэ лимфийг идэвхжүүлэх үү? Сайн ажилтдаг болохгүй. За энд болвол ерөөсөн 4 алтан дүрм байна.
За энэ дөрвөн алтан дүрм дотор саяын хэлсэн 3 минутын лимфи массаж. Тэгээд ямар хөдөлгөөн хийх вэ? Усын яаж уух вэ? Тэгээд бас нэг сонирхолтой зүйл нь юу гэдэг чинь хуурай сойсны массаж гэдэг. Ийм арга бас байгаа. Энэ бол өстой гайхамшигтай. Хүмүүс ягаад гоосоо харагдаад байна ч юм уу. Айгүй тэр хуурай сойсны массаж хийж болж шүү юм байна. За ингээд дараа нь тустай жирэг дүгнэлт хийгээд өнөөдөр яраа. Өндөрлөн. За өнөөдрийн ярих нэгдүгээр асуудал. За энэ юу вэ гэдэг жирэг. Лимфийн систем гэдэг чинь чухам яг юу юм? Монголоор болбол тунгалахын систем гэж хэлж байгаа юм. Тэгэхээр биеийн дотор байдаг тунгалах биетийн систем гэж ойлгох. Лимфийн системийг болвол энэ хогийн машинтай зүйрлдэг юм байна. Биеийн дотор болвол чусан судасны систем гэж байж байгаа. Чусны системээр болвол шим төжил хүчил төрөгч тарааж байгаа. За энийг болвол хотын чивэр усны системээр усад төгөх системтэй зүйрлүүлээд ойлгож болно. Гэтэл байна шүү дээ. Хот дотор зөвхөн цэвэр усны систем байгаад болчихдог юм биш. Хот оршин тогтнохын төлөө бас хог хаягдлын систем байхгүй болохгүй. Тэггүй болвол хот бохирдно. За тэгээд тэр бохирдол нь бас цаашаа чусанд ч гэсэн орох болж байна. Тэгээд бүр цаашаа чивэрсэн систем ч гэсэн нөлөөлнө шүү дээ. Тэгэхээр энэ шиг бид нарын биеийн дотор бас хог хаягдлууд үүсчихдээ. За энийг бид нар бол өөрсдөө огтон мэдхгүй. Бие болвол үйлдвэр гэсэн. Төрөл бүрийн систем машинууд ажиллаж байгаа. За ямар хаягдлууд байдаг гэдэг жирэг. Өдөр тусам, секунд тусамд одоо бүр саяар эсүүд үхчихэд гэж байгаа юм. Тэгээ бас шинэ эсүүд бий болж байгаа. Тэгвэл тэр эсийн хаягдал байж байгаа. За мөн энэ хоол хүнсээр амьсгаж байгаа агаараар янз бүрийн хортой бодисууд орж ирчдэг. За энэ нэмэгт үгсэн эсүүд гаднаас орж ирж байгаа ням бахтаарууд өөх тусны илүүдэл өөр бас элдэв янзын хортой бодисуудыг энэ лимф гэдэг юм өөртөө шингээгээд сороод авдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээд энийг чивэрлж хайдаг. Өөрөөр хэлбэл ариутгадаг гэсэн. За энэ зурган дээр харагдаж байна. Лимфийн систем болвол ингээд энэ тэндэн бөөрөнхөө бөөгнөрсөн занглаа шиг зүйл байж байгаа. За энийг болвол лимфийн занглаа гэж хэлдэг. За энд юу байдаг вэ гэдэг зэрэг тархалгааны эсүүд байна. Өөрөөр хэлэх юм бол хамгаалтын алба гэсэн. Биеийн дотор байж байгаа эсүүдийн хоорондох тэр янз бүрийн одоо саяын хэлсэн хорт бодисууд уургууд гэдэг ч юм. Хог хаягдлууд. За энийг болвол энэ лимфийн системээр чуглуулад тэгээд энэ лимфийн занглаа гэдэг энэ хамгаалтын хэсгийг шүүлтүрийн хэсгийг дамжих хэрэгтэй юм байна. Тэгэхээр энд болвол шүүдэх гэсэн. Хэвийн ажиллаж явах үед болвол тэр хортой бодисуудыг энд тархалгааны эсүүд гарч ирээд устгана. Устгахын устгана. Эсвэл тэрийг хоол хүнсэн болгоод барьж идэнэ. Эсвэл наадах чинь жижигэлдэг гэдэг. Бутаргаад. Тэгээд аюулгүй эсвэл жижиг хэлбэрд оруулаад чус руу оруулна. За чус тэрийг дахиад шүүгээд боловсруулад дараагийн системээр ороод ингээд наадах чинь шийдэгдэд явна. Улам нэг алхам чивэрлэх ч юм уу. Эсвэл ашигтай эд болгоод авдаг ч юм уу. Энэ дараагийн үйл явц болно. За энэ бол дараагийн асуудал учраас энэ дээр ярихгүйсэн болно. Тэгэхээр яг одоогийн ярьж байгаа зүйл болвол хэрвээ үйл ажиллагаанд доголдоод гачих юм болвол ямар ч замын төвжрэл баахгүй хөдөлгөөн хэвийн байхаатай адилхан. Тэгж явагдана. Шүүхэн шүүгээд устгахын устгаад. За эн чинь хэвийн адилж юм гэсэн үг лимфийн систем. За энэ нь доголдолд ороод ирэхдээ жиргэл одоо замын төвжрэл үүсчихтэй адилхан хаас хайгу нөгөө шингэн чуулна гэсэн. Тэр шингэн дотор нь болвол хортой ч юм уу, уурах ч юм уу, ням бахтаар ч юм уу, элдвжүүдүүд байж байгаа шүү дээ. Тэр нь хурамтлахтаад хаван үсгэж байгаа юм. Хаван гэдэг бол тийм сайн зүйл биш. Биеийн дотроос чинь шүүж авсан
тунгааж авсан тэр шингэн цусан дороод гадагшилж чадсангүй энэ чуулсан гэсэн. Тэгэхээр энэ дээр хоёр системийг жиргчүүлээд ярих юм бол ойлгомжтой болдог. Биеинд бол цусны эргэлтийн систем гэж байждаг. За энэ яагаад эргэлж ийн хөхтэй жирэг? Зүрх гэдэг эргэтэн байж байгаа. За энэ зүрх бол бүр 24 цагийн турш тасралтгүй ахшаад тэлээд энэ цусыг эргэлдүүлж яадаг. Өөрөөр хэлэх юм бол мотор гэсэн үг. Шатган машин. Тийм учраас бид нар унтаж байсан ч энэ цус эргэлждэг. Гэтэл энэ лимфийн систем бол зүрхтэй адилхан тийм шахуур байхгүй. Энэ нь хамгийн том сул тал байхгүй юу? Лимфийн систем гайхамшигтай биед байгаа хортой зүйлүүдийг чуглуулад чивэрлж идэг. Гэсэн ч гэсэн мотор байхгүй. Шахуур байхгүй. Ийм алдаатай юм байна л да. Тэгэхээр яах вэ гэж хэрэг? Булчинган хөдлөхгүй болохгүй. Гүн амьсгал авахгүй болохгүй. Өнөөдөр энд хэлэх гэж тэр массаж хийхгүй болохгүй. За энийг ойлгосон байхгүй юу? Том нэлт юм байна энэ. Тийм учраас бүр надтай адилхан өдөржингөө ингээд суугаад ном бичдэг ч юм уу. YouTube хийдэг ч юм уу. Тэгхийн болвол миний биеийн дотор байж байгаа лимфийн систем ажиллахгүй гэсэн. Магадгүй юм бол та сүүлийн үед бас бие ядарсан юм шиг мэдрэмт төрөөд байна. Энэ биеийн дотор байдаг хогны машин ажиллахаа болчихсон юм шиг байна. Удаан сууж болохгүй шүү гэдээ яраад байдаг. Чаана нь бас ийм шалтгаан байсан юм байна л да. Гэхдээ би одоо сууж чадаж байгаа юм чинь жолгаад хагас өдөр нэг өдөр суухад бол ямар ч асуудал гэж боддог. Гэтэл биш. Чаан ч бас асуудал чимээгүй нуучаар үүсээд байсан юм байна л да. Энийг олгосондоо өнөөдөр би их баяртай байгаа юм. Гэхдээ та бол хүчтэй чадaltaй олон ч хөдөлгөөнгөө сууж болно. Чаднаа. За энийг ч ойлгож байна. Гэтэл чаан чинь лимфийн систем чинь зогсонго байдалд орчихсон шүү. Хоёртлаа ялгаруулж чадахгүй хортой байц би энэ төр чинь хурамтлах чаа. За энийг мэд хэрэгтэй гэсэн. Тэгээд л одоо хүн хөгшөрнөө, амнаас богонсноо, удаан суух юм бол гэж яриад байдаг. За энэ нь бас лимфийн системтэй холбогдолтой юм байна. Гэхдээ ганцхан лимфийн систем биш л дээ. Хөдөлгөөн хийхгүй сууна гэдэг бол маш олон асуудлууд үүсгдэг. За тэрнийх нь бас хамгийн гол нэг хүчин зүйл нь бол лимфийн систем зогсонго байдалд орсонтой холбоотой юм байна. За тэгвэл одоо үнэхээр миний лимфийн систем гачсан юм үгүй юм уу? Асуудалд орсон юм үгүй юм уу гэдгийг мэдэх 5 шинж тэмдгийн талаар ярив. За нэгдүгürt өглөө нь хаван. За өглөө босоход нүүр хөхөрчихсөн. Нүд жижигэрчихсэн. Бөлчээчихсэн. Арсан унччихсан. Эсвэл бүр гар хуруу хөөгөөд бөгж орхон болчихсон мөрдөл байдаг. За энэ бол шүн хөдөлгөөнгүй унтс учраас лимфийн урсгал тасалдаад жогсоод биеийн шингэн эдсэндээ хуралдсан гол илэрлэл гэж үждэг юм байна. Мэдээж одоо унтж явах үед хөдөлгөөн хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэгээ яалтч байхгүй гэлээ босгохдоо ийм лимфийн шингэн хуралдчихсан ийм байдал бол төгөөмөл байдаг юм байна. За хоёрдугаарт нүднээ доор бүлччихсэн, хөхөрчихсөн ийм байдаг. Ягаад гэвэл нүднээ эргэн тойрны арьс болвол нимгэн учраас лимфийн шингэн гачхтай жирэг хамгийн түрүүнд тэхэнд чуулгаад уут үсгдэг юм байна. Тэгээ хөхөрсөн харагддаг. Нүднээ доод тал нь бүлчээсэн гэсэн. За энэ болвол ямар ч одоо тийм бодож гоодоод ч юм уу, үнтэй тус түрхэд ч юм уу арилдаж биш. Тэгэхээр яг хөө урсгалыг сайжруулах хэрэгтэй. За энийг сүүлийн хэсэгтээ ярина. 3 дугаарт арьс өнгө алдна. Батг гар. Тэгэхээр биеийн хор гадагшилж чадахгүй арсны дор хоромтлогддог жирэг өнгө алдчих. Тэгээ өрөвсчихөө. Тэгээ батгахчихаа юм. Нүүрэн дээр байнга одоо батг гарч байгаа хүмүүс болвол лимфийн шингэн гацсантай холбоотой байж болж шүү. За 4 дугаарт үе мөч өвдөн. Бие хөндрөн. Энэ тунгалгийн занглаанууд нь хаана байх вэ гэдэг голдуу энэ сууг гэдэг ч юм уу. Чавны нуглаас өвдөгнээ ард байдаг. Тэгэхээр энд байж байгаа шингэн гачтай жирэг
үж мөчөөр хөшиж өвдөж байгаа. Өөрөөр хэлбэл тэр үж мөч байдаг газруудад тунгалгын шингэн хоромтлогддог гэсэн. Амарх. Тэгэд үж мөч өвдөж байгаа. Тэгээ мэдээж тэр шингэнүүд хоромтлогдоод бие хавганаад ирэхдээ зэрэг бие хүнд санагдаж шүү дээ. За 5 дугаард целлюлит үүсдэг. Целлюлит гэж юу вэ гэхээр зэрэг арьс жиржинэ харилс шиг барцгар бэржгэр болох яаж байгаа. Эсвэл одоо жагсна хайрсад гэж. За энэ бол бас лимфийн шингэн хурамтлагдсантай холбоотой. За ийм 5 байдал мэдэгдэнэ. Товчхон дүгнээ хэлэх юм бол хавгансан байна. Нүд бүлжсэн байна. Арьс хөгсөн байна. Татаг гарсан байна. Өнгө алдсан байна. Баржгар болсон байна. Үж мөч өвддөг. Бие хөндөрдөг. Энэ 5 шинжээс хэрвээ 2-оос дээш нь илэрж байгаа юм бол лимфийн шингэнд асуудал гарсан гэж ойлгож байна. За дараагийн хэсэгт орохоос өмнө нэг аятуу сонсож тархиан амраагаад үргэлжлүүлэн сонсоорой. Хүсэл тачаалаа захирчаач чадсан хүн амьдралаа захирч чадна. Энергийн урсгал дотоод хүчмэн сэрч байна. Оюуны гэрэл амьдралын зам тодорч байна. Бидгийн эргийг оюуны энерги болгох нь ирч хүчээ алдах биш. Амжилт болон хувиргах нь. Амжилт болон хувиргах нь. Хүсэл тачаалаа захирчаач чадсан хүн амьдралаа захирч чадна. Цаг хугацааны хэлхээ амжилтын төлөөх дайрал. Хувь заяагаа атгаж оргилд хүрэх хитгэл. Бидгийн эргийг оюуны энерги болгох нь ирч хүчээ алдах биш. Амжилт болон хувиргах нь. Амжилт болон хувиргах нь. Амжилт болон хувиргах нь. Хувиргах нь. Оюуны энерги. За одоо дараагийн асуудал. За энэ юу гэхтэй зэрэг гоо сайхан болоод залуу наснд яаж нөлөөдөл ямар үүрэгтэй лимфийн систем. За энэ тухайд товч авч үзье. Эмэгтэй хүн болгонд залуу үжигсэнтэй харахтыг хүсдэг. За арсанд үрчлээ үүсгдэг зэрэгэл. За арс хөшөрлөө коллаген багасч байна гэдэг. За шууд үнэтэй тос крем түргдэг ч юм уу. Элдв жилийн M5 ууж өөрийгөө аврах гэж орлоодаг. Гэхдээ л биш шүү дээ. Үрчлээ үүсч байгаа. Нүүр доошоо унжиж байгаа. Эннээ бүр 80% нь болвол арсны асуудал биш. Харин арсны доорх лимфийн шингэн жогсон болсонтой холбоотой гэж. Ийм судалгаа гарч ирсэн байна. Бүр 80% гэж байгаа шүү дээ. 50% биш. 60% биш. Бүр 80% нь болтой зэрэг лимфийн шингэнтэй холбоотой. Тэр ганцхан нүүр биш. Хүжүүний орчинд асар олон тунгалгын санглаанууд байж байгаа шүү дээ. Тэгэхээр чи хүжүүг хөшиж. За бас мөр далаар өвдөж байна. Болчин чангарч. За эн чинь бүр лимфийн шингэн хаахсан талбарт гэж байгаа байхгүй юу? Тэгээд хүжүү мөр далны хэсгийн лимфийн шингэнэ зам хаахтай жирэг нүүрэнд байж байгаа шингэннүүд тэнд хурамтлагдана гэсэн. Тэгээд ягаад нүүр унжаад хөгшөрсөн шиг харагдаж байгаа хөхтэй жирэг. Одоо энэ бол физикийн хууль үйлчилж байгаа байхгүй юу? Тэгээ шинжилгээ ухаанд бол механик жингийн нөлөө гэж хэлдэг юм байна л да. Ягаад гэвэл хүндийнж нүүрэн чинь нөгөө шингэн хурамтлагдаад ирэхтэй жирэг татах хүчний хуулиар доошоо нь татаад нөгөө саяын хэлсэн нүднээ чинь доод талын уутан доошоо унжаад нүүр бол угаасаа ингээд V хэлбэртэй байдаг байх нь шүү дээ. V үсгийн гурвалжин гэсэн. Эрүүн гурвалжин гэвжүүрийн гэсэн. Тэгэхээр лимфийн шингэн хурамтлагдаад ороод ирэхтэй жирэг наадах чинь доошоо унжаад
эрүүг нөр дөрвөлжин илэрхтэй болдог байхгүй юу? За энэ хамрын хажуугын гүүн жураагаас гурвалжин өрчлөөс ч гэсэн энтэй болоотой. Давхар эрүү таргалаад давхар эрүү суучсан байна гэх. Тэгэхээр тэгэж их таргалаагүй мөртлөө бас давхар эрүүтэй хүмүүс байж байгаа байхгүй юу? За эн чинь өөх биш. Лимфийн шингэнтэн турмлагдсан байна л да. За бас цааш нь гүнжиглээд ярах юм бол арсны гүнд байж байгаа тэр коллаген гэж байгаа шүү дээ. Тэгээ эднар хүртэл саад болдог гэж. Бүр устгадаг. Тэгэхээр гоосоо харагдахгүй. Арсан одоо өнгөө халддаг. Үгширдэг. Ийм байдлууд бий болдог юм байна. За одоо дараагийн хамгийн чухал асуудал юу гэвэл зэрэг хоолоо хасаад тасгал хөдөлгөөн хийгээд бар уснаас өөр юм уухгүй байж байгаа ч гэсэн таргалж идэг хүмүүс байдаг. Жин буухгүй байдаг. Тэгэхээр нэгдүгüүрд энэ бол шингэн чухал. Усан хаван байж магадгүй. Жин буухгүй байгаа ч. Нөгөө талдаа болтой зэрэг өөхий шатаах чадвараа алддаг гэдэг байгаа байхгүй юу? Ажиллагаанд доголцсон учраас. Уг нь энэ биеинд байж байгаа өөхийг шатаагаад энерги болгодог. Гэтэл лимфийн систем гачснараа бодисын солилцоонтой олдол гараад удаашраад өөхөө хайлуулах чадвар болдог юм. Тэгээд бас нэг сонин үжиглэл үүсдэг гэдэг юм л да. Бие бол асар тийм ухаалаг систем. Хэрвээ биеийн дотор ч хортой бодис чуулраад лимфээр дамжуулаад тэрийг гадагшлуулж чадахгүй болвол тарих бас нэг душаал өгдөг юм л дээ. Тэгээ энэ юу гэдэг зэрэг өөрийн чинь биеийн дотор маш их хортой бодисууд чууларсан байгаа. Энэ хэрвээ усанд орох юм бол бусад эргэтнүүдийн чинь гэмтэнэ. Тийм учраас яаралтай тэрийг тусгаарлах хэрэгтэй. Бага газарнуудтай зэрэг саахтуулах хэрэгтэй гэсэн. Ийм тушаал өгдөг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө хортой бодисуудын чинь хаана хорих уу? Өөрөөр хэлбэл биеийн дотор байдаг шорон чинь хаана байна? За тэр шорон бол өөхнөө хэсэг нь л дээ. Өөхнөө хэсэг гэдэг чинь бас яг эцсийн бүгд юу байсан бэ гэдэг чирэг. Биеийн дотор байдаг шорон байсан байна. Энэ бол асар сонирхолтой судалгаа юм л да. Тэгээд л нөгөө өөхнөө эсүүд бол нөгөө хортой бодисууд өтгөрсөн шингэний чи яах вэ? Өөрийн биед сорж аваад хөөж томирдог гэнэ л дээ. Тархлаа байдаг. Хортой бодис чи шүүж аваад л өтгөрсөн шингэнийг татаж аваад л ингээд л томроод хөвөө тархлаа байдаг юм байна. Яг ийм тохиолдолд бие махбод гэдэг үйлдвэр өөхөн шатахаас амар айд гэж байгаа. Амар. Өөхөн яасан ч шатаж болохгүй. Ягаад гэвэл өөхий шатаах юм бол тэнд түгжигдсэн, хоригдсон нөгөө гэмт хэрэгтнүүд, дайснууд буцаад цус руу ороод ирэх аюултай. Тэгэхээр тэгж өөрийгөө хордуулж амнасаа алдахын оронд жинтэй тарган байх амуугаа аштай байх юм байна л да. Ямар ч асуудал байхгүй. Хэдий ч таргал бол таргал. Амнасанд аюул байхгүй. Хортон дайснуудыг хомж аваад л шорондоо хийгээд хэдий ч энэ хортой байдс орж ирж байна. Хэдий ч энэ өөхнөө эсүүд аваад л өөрийгөө хөөлгөө тамраад. Тэгээ ийм байдаг. Тэгээ нэг хөвгөлтэй юм л да. Тэгэхээр яагаад улам таргалаад байгаа юм? Улам их хорт байдс орж ирээд л. Тэрийг улам их шүүж чирүүлж чадахгүй. Тэрийг өөх барьж авч өөрийнхөө шоронд хийгээд л. Тэгэл тэрийг тавьж явуулж чадахгүй, өөхөө шатаж чадахгүй. Тэгээд л таргалаад байгаа. Нэг ёсондоо хөвгөлтэй юм шиг. Нэг ёсондоо болтой зэрэг үнэхээр бас сэтгэлээр унамаарч юм шиг, гайхамштай юм шиг одоо ерөөсө хэлэх үг алга. За тэгэхээр эндээс нэг алтан дүрм гарч ирж байгаа юм л да. Жирийн дүрм биш, алтан дүрм. Хэрвээ өөрийгөө хордуулахгүй, эрүүл хурдан жингэн гасаж туръя гэж хүсчээ юм бол хамгийн түрүүнд нэгдүгээрд биеийнхэн хог хаягдлын шугам буюу лимфийг чивэрлэж урсгалд нь оруулах хэрэгтэй. Лимф урсаад хор гадагшлаад эрэхтэй жирэг бие махбод айхаа юудгүй болоод өөхөө өөрөө аяндан маш хурдан шатааж эхэлдэг гэж. Ямар хүн таргалдаг өөгдсөн шатаагаад энерги болгодог. За энэ бол лимфик урсгалыг сайжруулсан байх нь. Ингээд асуудал шийдэж байгаа юм. Тэгээ гоо сайхан болно гэдэг сая ярьсан. Саяын дээр ярьсан бүх асуудлууд шийдвэрлэгдээд. Тэгэхээр 10 байтугай бүр 20 насаар ч гэсэн залууч ийм болж байна. За одоо дараагийн хэсэг.
Тэгвэл яаж урсгалыг сайжруулах вэ? 4 алтан арга байж байгаа. За энэ 4 алтан арга болвол маш амархан. Ямар ч одоо мөнгө тах хугацаа орохгүй зөвхөн журшил болгож чадах юм бол болно гэсэн. За нэгдүгээр алтан арга. Өглөө бүр хийх 3 минутын лимпийн массаж. За маргаашаас эхлээд өглөө босохтой зэрэг шүдэ угаах юм биш. Босохтой зэрэг лимпийн 3 минутын массаж хийх хэрэгтэй. Энэ лимпийн шингэн болвол ингээд доороос дээш урсдаг гэж яахгүй юу. Тэгсэн мөртлөө тэгж явж хагаад хамгийн сүүлд нь болвол энэ хог чивэрлэг нэ төв. Энэс төв байх нь л да. Энэ эгэмнэ хонхор. Сая нэг хэдэн хонхор гажрыг ярьсан да. Суг гэдэг ч юм уу, өвдгөнө хойтал гэдэг ч юм уу, чав гэдэг ч юм уу. Тэгэхээр эн чинь нөгөө шингэн хурамтлагдах гажир учраас хонхор гажир өөрөөр хэлэх юм бол жаахан нөөцтэй гажир хурамтлагдах байх нь байна шүү дээ. Тэгэхээр хамгийн боломжтой гажир нь юу вэ гэдэг чинь эгэмнэ хонхор гэж байна. Тийм учраас нэгдүгээрд эгэмнэ жангалагийг нэ гэсэн. Бид нар бол бараг л дийлэн хүмүүс тэр тусмаа ингээд сууж ажилддаг хүмүүс хүжүү мөр талаар хөшчээдэг, өвчээдэг. Энэ бол тэр лимпийн шингэн хурамтлагдсантай шууд холбоотой. Тийм учраас нэгдүгээр эгэмнэ зангилагын нэх. За энэ массаж хийнэ. За энэ хонхорд өөрийнхөө долоовор дунд ядам. За энэ 3 хуруугийг байрлуулж агаад маш зөөлөн 1 минутад 15-аас 20 удаа тойрог хөдөлгөөнөөр илгэх юм. Хүчтэй дарж болохгүй. Лимп бол яг арсны дор байгаа учраас хүчтэй дарах юм бол лимпийн урсгалыг сайжруулахаас илүү лимпийн зангилагийг эвдэж гэмтэх аюултай. Тэгвэл бүр 7 дор юм болно. Тийм учраас маш зөөлөн шахах байдлаар 15-аас 20 удаа хийнэ. 2 гараараа ээлжлээд. За энэ бол 1-р массаж. За 2-р массаж бол хүчүүнээ лимпийн урсгалыг сайжруулах. Тэгээ ийм массаж байгаа юм. За энийг бол энэ чихнээ араас эхлээд эгэм рүү чиглүүлсэн жөөлөн иллэг. 10 удаа хийхдээ бол. За энэ бол нөгөө нүүрэн чин нүдэндээ ч нэргэн тойрон чугалсан тэр лимпийн шингэний хавангийн доошлуулах замын нээж өгчгөө хамгийн сайн массаж. За 3-р алхамд. Энд чинь 3 алхмаар явж байгаа шүү. Нүүрнээ хавны хөөх. За энэ бол хурууны хөндгөр. Хамрын хажуугаас чихнээ урд тал руу илнэ. За дараа нь уртаж ирэх эрүүнээс чихнээ доод тал руу жөөлөн илнэ. Өөрөөр хэлэх юм бол хамрын хажуугаас шанаагаан дагуулад чих рүүгэн эрүүнээс чих рүүгэн жөөлөн илгэх юм. Хамгийн сүүлд нь чихнээсэн хүжүүгэн дагуулад эхэм рүүгэн хох хаягдлыг тууж байгаа юм шиг доош илгэх ёстой. Чин дотор нь хуралдсан шингэнийг хөөж байгаа шүү. Тийм учраас энэ дараалал их цохол. За энэ бол 1 минут. Тэгэхээр нийлээд 3 минут хийхдээ одоо болчих юм бол та. Тэгэх юм бол ерөөсөө эргүүсийг авчих юм шиг л. Нүрнээ аван тэр дороо буугаад нүд сэргээд ирнэ. За энийг бол хэдэн хоног хийгээд үчил юм бол зөв хийгээ сурчих юм бол доорн өөрчлөн одоо мэдрэгдэнэ. Тэгэхээр энд 3 дараал хэллээ шүү дээ. Эхлээд зэрэг эгэмнэ сангилагын нэх хэвээр. Тэрийг нэхгүйгээр дээрэс нүрэ ичнэг хийсэн ч гэсэн эгэмд очиод наадах чинь түгжигдэх учраас эхлээд эгэмнэ жангалагаа нэгээд тэгээд дараа нь болтож хүжүүнээ урсгалаа сайжруулаа. Тэгээд хамгийн сүүлд нь нүрнээ хавнаа хөөно гэсэн ийм 3 алхамтай шүү. За энэ массажийн мэдээж өглөө босоод заавал хийх ёстой. Өдөрт хэдэн удаа хийсэн ч болно. Өдөрт 3 удаа хийдэг ч юм уу. Ийм байдлаар. Гэхдээ зөөлөн гэдэг байгаа шүү дээ. За одоо 2-р алтан арга. За энэ бол хөнгөн үсрэл болоод булчингийн шахуур гэдэг арга. За сая ярьсан лимп бол зүрхтэй адилхан мотор шахуур байхгүй. Зөвхөн биеийн булчиннуудаа хөдлөж ахшаах үед л одоо урсдаг. Гэхдээ сонирн байгаа. Хөдлөхгүй тайван байх юм бол урсахгүй гэдэг байгаа ш. Тэгэхээр хөдөлж ижил
булчингаа хөдөлгөж л урсдаг гэсэн үг. Тэгэхээр энэ бүх хөдөлгөөнүүд дотор хамгийн амархан мөртлөө лимпи хамгийн хүчтэй хөдөлгөдөг энэ хөдөлгөөний ус хүн ойлгосон байна л да. Тэр нь юу вэ гэхээр хөнгөн үсрэлт буюу доргилт гэж байгаа юм. За энийг бол Микулинэ дасгал гэж хэлнэ. Өглөө босхтой зэрэг шалан дээр жогсоод биеэм бүрэн суллаад өсгийгөө шалнаас ерөөсөн 1 см зайтай өргөд бучаага шалан дээр хөнгөн доргилт үүсгэнэ. За яг энэ байранд хөнгөн үсэрж ийн гэхээсээ илүү бие чичиргээнд оруулж 1 минутад 100 удаа маш их хурдхан хэмнэлттэйгээр өсгийгөө шаланд доргиох хөдөлгөөн юм байна. За энэ их амархан. Ерөөсөө жуу тоолоод л өсгийгөө 1 см иртэй шалнаас үсэргээд чичиргэнүүлээд байхад л одоо болох юм байна. За сая би бас одоо энэ яраагийн бэлжигч ур ингээд шууд босоод л ингээд 100 удаа хийж өчсөн. Үнэхээр би сайхан бол явчихт юм байна. А бүр санаа сэтгэл хөдлөл сэргээ явчихдаг. Гайхамшигтай хийхэд амархан ийм хөдөлгөөн байна. За энийг ч гэсэн өдөр одоо хэд удаа хийж бүр болно. Хамгийн цохол нь өглөө босоод шөнжингөө одоо лимпийн шингэн чинь гаччихсан урсган болчихсон байгаа шүү дээ. Тэгэхээр өглөө босоод урсгах нь бол хамгийн чухал юм байгаа юм. Тэгэхээр сая бас ярсан юу гэхдээ зэрэг лимпийн шингэн бол доороос дээшээ урсдаг гэдэг. Тэгэхээр энэ өсгийгөө шаланд тулгаад босох байдлаар улмын дээр хөдлөх. За энэ хөдөлгөөн бол хамгийн тохиромжтой юм байна л. Тийм учраас энэ сууж ажилдах хүмүүс бол бүр одоо өдөрт 2-3 удаа хийж хэрэгтэй. А тэгхийн бол энэ хөлж шилдэг хавганд хүмүүст бас асар тустай. Шингэн чинь доороо хурмтлагдсан байгаа ш. Тэр доор хурмтлсан шингэний дээшээ явуулахад тустай юм байна. За 3 дугаар алтан арга нь бол усыг ухаалах хэрэглэх арга. За дийлэнх хүмүүсийн хувьд бол буруу ойлголттой хавган чинь усан хавнтай байна гэдэг. Ус ухаан багасгадаг. Ус одоо хурамтлагдчихна гэж. За энэ бол онцгой одоо буруу ойлголт. Лимпийн шингэн өөрөө бол 95% нь уснаас бүрддэг юм байна. Тэгэхээр хэрвээ ус өгөхгүй юм бол ус уухгүй юм бол лимпийн шингэн өтгөрнө гэсэн үг. Өтгөрчих юм бол тэр урсхан болно шүү дээ. Урсаж чадахгүй шүү дээ. Гачхан тодорхой. Тийм учраас усаа гэдэг яриад байдаг юм. Ийм учиртай. Өөрийн биеийн жингээс шалтгаална. Ерөнхийдөө өдөрт бол жим багтай жижиг биштэй хүмүүсийн хувьд бол 1 литр хагасаас жин ихтэй том биштэй хүмүүс бол 2 литр тэрнээс их хэмжээгээр ус уух хэрэгтэй гэж тэгж үждэг. Тийм учраас энэ усыг тогтмол ууж журших бол маш олон сайн тал байгаа. За энэнийх нь нэг нь бол лимпийн урсгалыг сайжруулна. Нэгдүгээрд бол өглөө бостой жиргэж аавал 1 аяга бүлүүн усыг бүр халуун бүлээн ус уух. За энэ бол шинжин өтгөрсөл лимпийн шингэнийг шингэлэх, урсгалын шууд хурцсахад хамгийн эзжтэй юм гэж юм да. Хамгийн эзжтэй. За 4-р алтан арга нь. За энэ бас их сонирхолтой. Хуурай сойсны массаж гэж. Dry brushing гэж. Хуурай сойс brushing гэх. Хуурайгаар. За ямар янзын сойс байх нь би энд зураг оруулчлаа. Тэрийг үжээрэй. За энэ тухай болвол дэлхийн маш олон алдартай одод ярьж зөвлөж байгаа. Тэд нар өөрийнхөө залуу гоо сахны хадгалж байгаа хамгийн нууж, хамгийн үр дүнтэй, хамгийн дуртай арга наа гэд ярьдаг юм байна лээ. Тэгэхээр байгалийн гаралтай үсээр хийгдсэн ийм сойсоор арсан бол ерөөсө оохтой норгож хийхшүүлэхгүйгээр хуурай байгаад тарина. Сойсож хуурай, арсаж хуурай. Энэ үед бол ийм байдалтай 7 хоногод 2-3 удаа усан дорохын өмнө хийнэ гэж юм аа. Усан дорохын өмнө. Тэгэхээр энэ дөрвөн нь бол юу гэхтэй тэр илэлгийг хаашаа яаж хийх вэ? Яаж сойсдох? Зүрх рүүхэн чиглэсэн хөдөлгөөнөөр илнэ гэдэг. Эхлээд холын тавхаанаас эхлээд дээш шилэг рүүгэн гой руугаа. Тэгээ гарынхаа хуруунаас эхлээд мөрлүүгэн. Мөрнөөсөө зүрх рүүгэн. Хөвлийн гисхэм болвол чагын зүүнээ дагуу тойр хөдөлгөөнөр илнэ. Тэгээ ийм байдлаар өөрийн бие сойстон. За энэ бол зөвхөн одоо арьсны тэр хүчирсэн эсүүдийг гуужуулаад дуусахгүй.
Ягтар арсны дор байж байгаа лимфийн хялгсан суудыг механикаар өдөөдөг гэж байгаа юм аа. Тэгээд тэр жогсонго урсгалыг сайжруулдаг. Тэр лимфийн суцууд бол яг арсны дор байна гэж байгаа юм. Тийм учраас хөнгөн жөөлөн одоо хуурай сайжрал сайжруулахад ажиллагаа сайжрна. Тэгээд дараа нь одоо сайхан халуун усанд орох юм бол бие ёстой яг дахиад ерөөсөн шинээр төрчихсөн юм шиг хөнгөрөөд арсан нутагтай жирийг толгир зөөлөн болдог. Тэгээд тэр арсан дээр байж байгаа тэр гөврүүнүүд, бичгэрүүд арилаад маш гайхамшигтай сайхан болдог гэж байгаа юм. Тэнийг одоо та бүгд туршиж үзэх хэрэгтэй. Миний хувьд бол бас ингэ туршиж үзээгүй байна л да. Баг туршиж үзэхгүй ч байж магадгүй тэгэж их одоо өөрийнхөө эрүүл мэндэд анхаарлаад байгаа юм биш учраас эмгтэй ч удаад харна их таалагддаг байх. За ингээд лимпиг идэвхжүүлдэг дөрвөн алтан аргыг танилцууллаа, сурж авлаа. За энэ нутагт зэрэг массажийн хөнгөн өсрэлтийн өглөө бүлээн ус уун хуурай сайсаар сойстон. Тэгэхээр энэ бол ерөөсөө өөрөөс чи ямар ч мөнгө, ямар ч чаг шаардлагагүй. Хэрвээ нийлүүлээд бодох юм бол өглөөний массаж 3 минут. Ус уух 15 секунд. Улмын дээр хөдлөх 1 минут. Ингээд л ерөөсөө 4 минут 15 секунд. За нөгөө хуурай сойсыг бол 7 хоногт 2 удаа гэж байгаа шүү дээ. Тэр одоо өөрийнхөө релакс хийх амралтын үедээ сайхан сойстоод тэгээ усанд ороод суух учраас тэр бол амьдралд дараас чавчрахгүй харин ч одоо өөрийнхөө биеинд анхаарал тавьж байгаа, өөрийгөө хайрлаж байгаа. Өөртөө өгчөө хамгийн одоо сайхан чагтааж таарна. Тэгээ хамгийн гол нь бол тэр хөвших хэрэгтэй. За миний хувьд бол одоо ямар ч байсан өдөрт нь 3 удаа хийн. За хуурай сайсын бол харин яах вэ гэдгийг одоохондоо шийдэггүй байна. За тэгвэл өнөөдрийн ярьсныг товчхон дүгнэе. Нэг зүгээр хэлэх юм бол бид нарын гоо сайхан тэгээд залуу байна гэдэг бол дотроосоо эхэлдэг. Гаднаас биш. Янз бүрийн юм төрхөх, янз бүрийн юм уух биш. Өөрийнхөө дотроос энэ гоо сайхан туяардаг юм байна. Залууждаг юм байна гэдгийг ярьсан, ойлгосон. Тэрнийхэн жанглаас нь бол энэ лимф юм байна. Энэ урсч яадаг. Тунгалаг, шингэн. Энэний системтэй холбоотой юм байна. Энийг ойлгосон. За энэ лимфийн систем л доголдолд орсон. Ер нь доголдолд орно гэхээс илүү өөрөө хөдөлдөггүй юм байна. Зүрхтэй адилхан. Шахуурга байхгүй. Тийм учраас тэрийг заавал хүчээр эргэлтэнд оруулж явах ийм шаардлагатай байдаг юм байна. Тэгэхгүй бол хавгансан, нүур унчсан, нүд булчижсэн, үе мөч өвдсөн, арьс өрөвссөн, батг гарсан, бэржижсэн, баржижсэн, гүрвийсэн гэд энэ бүх асуудлууд үүсдэг юм байна. Энэ дотор хог чуулраад. Тэгэхээр эндээс гарах гайхамшигтай 4 арга ихэлсэн байж байгаа. Тэгэж чадах юм бол залуу болно. Үжсэнтэй гоосойхон бол. Тэгээд чин хасгатна. Тэгээд өөхөн иш тагаад хэрч хүчтэй бол. Ийм гайхамшигтай үр дүнд төрнө. Өнөөдрийн энэ 4 алтан аргаас аль нь өөртөө ойрхон санагдаж байна. Маргаашаас эхлээд мэдээж бүгдийг хэрэгжүүлж үзье гэж хүсэж байгаа. Маргааш биш одоо шууд босоод хийх хүмүүс байж байгаа. Тэгээд үр дүнгийн танилцуулаарай. Сэтгэл дээр бичээрэй.